бол тойл. Хэд бидний хийж байгаа үйлдэл хэлсэн үг бүрийн тусгал. Ам ёо. Эцэг их хүүхдийн харилцааны тухай ярьж байна. Гэр бүлийн радио. Гэр бүлийн радиог энэ цаг мөчид долгионо тааруулан хүлээн авч үзэж байгаа бас сонсож байгаа эрхэм үзэгч сонсогч та бүхэндээ энэ цагийн мэнд дэвшүүлье. Өнөөдөр Kids Time-тай өдрөө Kids Time-ийн өнөөдрийн дугаарт бас сонирхолтой зочид ирсэн байгаа. Та бүхэн 84.5 104.5 долгионоор Kids Time нэвтрүүлгээ сонсох боломжтой. Мөн 3W1045 гэмээр вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс сонсох боломжтой. Харин үзмээр байвал Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэд гэрэлээр бичгээр манай пэйж хуудас харагдаж байгаа. Дүрстэй явж байгаа нэвтрүүлгийн дор та бүхэн манай өнөөдрийн зочдод зүрх дараад комент бичээд өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Бас бидэнтэй хамт цагийг өнгөрүүлээрэ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Наран Kids ажиллаж байна. Баярлалаа. Наран Kids өнөөдөр бид нэр ярилцах сэдэв болвол Наран Kids-тэйгээ хамтдаа октын шивнээ ярилцах гэж байгаа. Мэдээж зочдтой танилцуулъя. За өөрсдийгөө танилцуулаарай. Хинээс эхэлэх үү? Намайг Эмочин гэдэг. Эмочин гэдэг. Эмочин хэд настай лээ? Хэд настай лээ? Ийм билүү, ийм билүү. Ийм настай. За, одоо дараагийнх нь. Мага Момон Даран гэдэг. Би 5 настай. Момон дээр юм уу? Момон дээр мөн үү? Момон дээр үү? Номон дээр үү? Момон Дар. Момон дээр. Момон дээр үү? За, момон дээр. Момон дээр биш ээ. Уг нь манайх чинь номон дээр те. Тий. Номон дээр маань 5 настай, Эмojin маань 4 настай. Та хоёр бие бинийгээ яаж тандив? Та хоёр эгчтэй хоёр юм уу? Найзууд юм уу? Найзууд. Хаан танилцсан та хоёр? Эмojin номоно хоёр хаан танилцсан? Цэцэлтэй. Цэцэрлэгтэй юм уу? Та хоёр цэцэрлэгийн нэг анги юм уу? Тийм. Тэгээд та хоёр найзууд юм биш үү те? Тийм. Та хоёр тэгээд цэцэрлэг дээрээ юу хийх вэ? Зураг зурн тэгээ тоглоно. Тоглоно. Яаж тоглолтын? Эмлэг. Хин эмч болдیں۔ Эмojin эмч нь болт юм уу? Эмojin микрофоноор оролдохгүй шүү. Ингэрээрээ оролдохгүй шүү заа юу. За, Эмojin эмч болоод тэгээд наманаг эмчилдэг юм уу? Өөр хүүхдүүд эмчилдэг үү? Эмчилдэг юм уу? Зөвхөн наманаг эмчилдэг юм уу? Би намуунатай тоглолдог шүү дээ. Наманаатай л тоглолт юм аа. Наманаа Emojin-гээс өөр хүүхдтэй тоглодог уу? Өөр найзууд байгаа юу? Бага. Нэрийг хэлдэ. Марал Мэчэд Майдар Манчраа 2. Марал Мэчэд Майдар Манчир юм уу? Зөндөө л хүүхдэд тоглолт юм биш. Emojin болохоор наманаатай тоглоогүй үедээ хинтээ тоглолт юм? Хинтээ тоглолдог вэ? За хэлэхгүй мүү? За нууц юм байна. За нууцаар нь л үлдээ те. Октода та хоёр ингээд ямар гоё нүрэ бодсон юм бэ? Та хоёр сая өөрсдийнх нь нүрийг бодсон уу? Тийм. Тэгсэн үү? Нүр ингээд бодох гоё юм байна уу? Гоё. Та хоёр өөр нь нүр бодд юм уу? Гэртээ нүрэ боддгоо? Боддог. Цэцэрлэгтээ явахдаа нүрэ боддгоо? Боддоггүй. Яагаад? Багш занаад байдаг. Ямар хайшин бэ? Тэр багш яагаад загнаад идэм бэ? Багш нь хин гэдэг? Пага багш, Дави багш, Тама багш, Дуугийн багш. За, Emojin багш нь яагаад загнаад идэв? Наманы багш нь яагаад загнаад идэв? Мэдгүй. Ямар сони юм те? Чи асууж үзсэн үү? Үзээгүй юу? Чи тэгвэл багшаас асуугаарай заяа. Багшаа яагаад намайг нүрэ будахаар загнаад идэв ингээ асуугаарай заяа. За. Нүрэ будахын юу нь гоё юм? Намаа ээжтэйгээ юу хийдгийг? Унтах өөр мэдэхгүй юу? Тэгвэл Emojin ээжтэйгээ юу хийх дуртай? Унтдаг. Тийм шүү дээ. Хөөхөн болохын тулд сайн унтах юм бол хөөхөн болдсон шүү дээ. Хэр удаан унтан төдий чиний хөөхөн болдог гэсэн шүү дээ. Мэдгүй та хоёр? Мэдгүй юу? Тэгвэл сайн унтж байгаараа заяа. Тэгэхээр хөөхөн болно заяа. Emojin тэгвэл сайн унтахаар хөөхөн болдог гэдгийг мэддэм биш үү те? Чи угаасаа хөөхөн байна заяа. Тэгээ дахиад сайн унтж байгаараа за. Emojin ээжтэйгээ хамт юу хийдэг вэ? Унтдаг өөр. Мэдгүй юу? Та хоёр жаахан цадраад байна те? Та хоёр цэцэрлэгтэрээ ингэж чөлөөтэй байж чаддаггүй.
Ангидаа ингээд чөлөөтэй гоё тоглож чаддгүй. Чаддаг. Чаддгүй. Багш нь тэгээд хоёрт юу зааж ээ? Юу заадаг вэ? Дуу заадаггүй. Шүлэг заадаггүй. Юм уу чи зүгээр суугаа чи. Хөөрхөн охтууд чи ингэж сууд юм уу? Оо ингэж сууд юм уу? Хөөрхөн охтууд яаж сууд юм? Ингэж сууд юм аа. Намаа хөөрхөн ох яаж сууд юм? Ингэж сууд юм аа. За. Ингэж суухыг хоёрт хэн зааж гисэн? Бүр ингэж суух юм уу? Би одоо хөөрхөн бас болоод сууч тий. Би ингэхлээр хөөрхөн болж байна уу? Болж байна. Зүгээр байна уу? Гэтэ байнга ингэж ярих бас хэцүү юм те. Хэцүү юу? Хэцүү. Харин өстой хэцүү юм биш те. Та хоёр гэтээ ингэж заримдаа гэртээ ингэж нүүр мөрөө боддог гэсэн штэ. Тэгэхээр хэний бодгаар ээжийн бодгаар боддог. Ямар гоё юм бэ. Эхчийнхэн бодгаар боддгоо, ээжийнхэн бодгаар боддгоо? Би ээжийн бодгаар боддог. Ээжийнхэн бодгаар боддгоо. Юм уу чи ээжийнхэн бодгаар нүрээ бодож ирсэн үү? Будаагүй юу? Юу? Өөрийн будгаа. Чи өөр будагтай юм уу? Ямар гоё юм бэ? Надад бас та хоёр шиг жоохон байхад ийм нүүрний будаг байгаагүй. Би ээжийнхэн будгаар нүрээ буддаг байсан шүү дээ. Тэгээ уруулны будгаар ингээ нүдээ буддаг байсан. Уруулны будгийг ингээ хамар мамар дээр ингээ түрхээд ингээ янз янзаар будчихдаг байсан шүү дээ. Та хоёр тэгдэг үү? Тэгдэггүй юу? Яг л уруулны будаг бол уруулаад будна те. Тэрийгээ сайн мэдчихэж байгаа те. Та хоёр хумсаа буддггүй? Буддаг. Усанд орохдоо гоё ингээ хөөс мөөсөнд ордггүй? Ордог. Хөөс. Усанд гоё олоо. Унтах хинкээ гоё болон. Гоё болно те. Усаа ингээ гоё өнгө мөнгөтэй болгодгоо та хоёр? Болгодгоо ямар гоё. Тэгээд та хоёр тэгээд өөр одоо ингээд гоо сайхны хэрэглээс чинь юм бол гоё үнэртэй ус ингээд цацдгоо. Цацдаг. Сая бас ингээд хэдүүлээ гоё ин үнэртэй ус цацсан те. Тэгсэн чинь гоё яснаа. Гоё ясан. Үнэр нь айгүй гоё юм байна те. Үнэр нь өстой гоё юм байна. Энэ болохоор юу юм бэ лээ? Наран кийзийн ах эгч нар нь Мартинел гэдэг ийм хүүхдийн Испаниас оруулж ирдэг брэнд байдаг байхгүй юу? Тэгээ одоо яг энэ нөгөө хэдүүлэнгийнх нь нүрээ будсан гоо сайхны энэ бүтээгдэхүүнүүд чинь бүгдээрээ Мартинел гэдэг брендийнх заяа. Та хоёр хэлж чадахгүй байгаа бол би угаасаа наран кийзийн ах эгч нараас нь та хоёрт гоё бэлэг явуулсан заяа. Тэгээ тэр бэлэг авчиж жагаад гэртээ очиж нүрээ будаараа заяа. За. Энэ дундаас та хоёрт хамгийн таалагдчихж байгаа нь юу вэ? Нүрээ бодог. Нүрээ бодох. Энэ үү? Эсвэл энэ юм болов? Энэ цүнхтэй бас гоё юм те. Тэгээд дутаа. Энэ чи энд нь дуртай юм уу? Аха. Энэ бас ингээд цүнхтэй энэ өстө гоё юм аа. Би энэ дуртай. Энэ дуртай. Хоёр хоёлаа энэ дуртай юм уу? Тий. Вау. Энэ одоо жишээлбэл энэнгээр юу хийх вэ? Энэнгээр та хоёр энэнгээр юу хийх вэ? Нүрээ бодох болов, уруулаа бодох болов? Юу гэж бодож байна? Энэ дээдл нь, энэ бас доотл нь энд байна. Юу хийх вэ та хоёр? Харагч чинь та хоёр. Сэ буцсан уруултын бодог энэ хоёрын ижилхэн. Уруулын бодог нь энэ хоёр ижилхэн байна те. За энэ болохоор хумс юм шиг байна. Энийг ингээ хаачд юм байна. Ингээл хаачд юм байна. Ингэж дэлгээл ингээл хаачд юм байна. Тэгээ ингээ цүнхтэй нь барай авах юм шүү дээ. За ингээд тэгээд за би чадахгүй мэн өө. За ямарсан ийм гоё цүнхтэй юм биш үү? За юу. За ингээд ийм гоё юмнуудтай болчих юм бол та хоёр өдрөө алга нүрээ будах уу? Будаан. Тэгэхээр багш нь загнах болоо та хоёрыг юу гэж бодож байна? Гайг болов? Загнах болов яах вэ? Загнах болов юу гэж бодож байна? Одоо энэ түрүү та хоёр ингээд нүрээ будсан хэрэгслээрээ та хоёр миний нүрийг будна гэвэл яг яаж будах вэ? Юугаар нь будах вэ? Аль та хоёр хүрээд ирдээ. За намайг миний нүрийг нэг бод та. Би ээжигээ энэгээр одоо Энэнгээр бодох уу? Энэ хацар өнгөлөх юм уу? За намайг гоё будна шүү. За юу, намайг гоё будна шүү охтуудаа. Охтуудаа өнөөдрийн охтын яриагаараа охтуудаа өстой нөгөө гарт нь хамаг юмыг эрхийг олгоно гэдэг шиг нүрээ будуулж эхлэх гэж байна. Яана би юу л хий гэж байна да. За энэ юу юм бэ? Энэ юу юм? Юуны? За би хамаагүй та хоёр өөртөө мэд. За өөртөө мэдээрэй. За би ингээд та хоёрт идлээ шүү зэ. Хаана? Юун дээр юуг нь бодох? Уруулын бодох юм уу? Хацрын бодох юм уу? Нүдийн бодох юм уу? За. За болцсон уу? За өөр яаж ийн? Өөр ямар юм шиг юм? За. Одоо энийг дэлгэх юм уу? Энийг яах юм? Энэгээр бодох юм уу?
За ингээд бид Испани алдарт Мартинелл брендийн будгаар нүрээ будж байна. Ер нь ингээд октоодтойгоос нүрээ будж байгаарай гэж хэлээд та ээжидээ. За. Оо. За энийг авах юм уу? За энэ одоо юу юм бэ? Уруул будах юм уу? За энэ уруул ямар олон өнгөөр будж байна. За хацар. Нэг хацар дээр нэлээд төвлөрөөд байна уу юу намна? За яаж ийн? Юу болж ийн? За. Тэр усан болоод надад усан гэж хэлээрэй. За на шууд өдөөд байна уу? За болсон уу? Ямар хэрэг? Таглаа нэндэн. За таглаа нэндэн. За манай хоёр охин хоёул нүүр будчлаа. Одоо яах юм? Одоо юу тутвэ надад? Намайг хартаа өгтөө да. Нүд юм. За би нүдээ анжээ. За манай намаа энийг аваарай. За би нүдээ анжээ. Та хоёр одоо миний нүдийг будаарай. Бас ингээд урагшаа уусгах юм уу? За баярлалаа. Одоо намаа нүдэн дээр юм нэмэх юм байна уу? Бас байгаа л юм байна те нүдэн дээр. За. Давхраад байна. Ой за хүүрхэн харагдаад байна уу? За намаа одоо нөгөө нүдэн дээр байна уу? Байхгүй. Болцсон уу? За би ингээд болцсон уу? За аль нааш хараарай. Аль эмүүч нааш өрөөд ирээрэй. Будгаа хийж дууссан хоёр хүн чи одоо тэгээд тайлбарлаж өгнө үсттэй. За би одоо бол та хоёрыг яаж будсныг харахгүй байна. Бас л энэ хідүүлээ Мартинеллийн будгаар ингээд намайг ингээд гоёлоо. Та бүхэнд ингээд ямар харагдаж байна? Манай үзэгч сонсогчд маань бас харж байгаа ах те. За уруул ямар өнгөөр будсан? Улаан уу? За нүд ямар өнгөөр будсан? Улбар сарунг. Улбар шар юм уу? Өөр эмүүч ямар өнгөөр будсан? Пинки. Пинки өнгөөр будсан юм уу? За хацар ямар өнгөөр будчихв? Хацар дээр нэлээд тустай ажилласан да. Намаа чи пинки өнгөө будчихж шүү дээ. Намаа чи пинки өнгөөр будсан юм уу? Чи пинки өнгөнд дуртай юм уу? Ваа. Би яаш дуртай. Та хоёр хоёулаа пинки өнгөнд дуртай юм уу? Тэгээ би гоё юм уу? Яг хөөрхөн байна уу? За ялуу. Найруулагч маань одоо бид гурвын ингээд зургийг нэг авчмаар юм уу энэ одоо за ингээд камертай бид гурав ингээд мейкап артист намуна би энэ хоёрын дунд нь орноо. Намуна эмүүжи хоёр тэгээд одоо будуулсан нь одоо хөтлөгч заяа одоо гоё харагдж байгаах гэж найж байна. За хараарай. За шууд нэвтрүүлгийн дундуур бид нарт бүр зураг авахгүйлаад амжижээд та яг одоо гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр суугаар авахтаа Kids Time нэвтрүүлгээ сонсож байна, үзэж байна. Facebook дээр энд гурав ер нь юу хийгээд байна гэж бодож байгаа бол Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэж бичгээр манай пэйж хуудас харагдаж байгаа. Дүрстэй явж байгаа нэвтрүүлгийн доор комент бичээд бидэнтэй хамтдаа та бүхэн цагийг өнгөрүүлэх боломжтой. Өнөөдөр манай зочдоор 4 настай эмүүжин, 5 настай намун дээр нар хамтдаа байгаа. Тэгээ мэдээж Наран Kids-ийн хамт олондоо баярлалаа. Октын яриа өрнүүлэхэд орчинг нь бүрдүүлж өгсөн Мартинелл брендийн бас ингээд гоо сайхны бүтээгдэхүүнтэй бид хамтдаа нэлээд олуулаа байна. Гоо сайхны Мартинеллийн хувьд хэм бол гоо сайхны бүтээгдэхүүнээр нэлээд алдартай. Тэгээ хамгийн гол нь 3-аас дээш насны бүх хүүхдүүд хэрэглэх боломжтой. Байгалийн гаралтай. Нөгөө арьсан дээр туршилт хийгээд үзчихсэн ямар ч асуудал байхгүй. Бид ер нь хүүхэдтэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлэхээр том хүний будгаар будах гэдэг охтууд. Тэгвэл яг энэ үед бол яг өөрсдийнх нь зориулалтынхаа будгийг нь авч өгөөд утхан удахгүй болох гэж байгаа баяраар нь баяр дээр нь баярын бэлэг болгоо та бүхэн авч өгөх боломж бол нээлттэй байгаа. Ягаад гэвэл Наран Kids-ийн маань хувьд хэм бол зөвхөн Мартинелл гэхээс гадна бусад бүх төрлийн бүтээгдэхүүнүүдээ ингээд боогоод тавьчихсан байгаа. За ингээд манай хоёр бол орчинтойгоо нилээн ингээд танилцж гэн, үзэж гэн, харж гэн. Бид гурвын ард байгаа мейкапын ширээн дээр яг яхаарахгүй томчуудын ингээд бүтээгдэхүүнтэй ижилхэн мейкапууд бүгдээрээ байгаа. Бүгд томчуудтай ижилхэн үнэртэй уснаас ахгуулаад ингээд эхэлнэ. За тэгээ хөвгүүдийн хувьд хөвгүүд юу хэрэглэх вэ гэх юм бол хөвгүүд чинь нөгөө бааны бөмбөлөг хэрэглэнэ.
За тэгээд биеийн саван, шампунь гэх мэтчлэн бүх төрлийн бүтээгдэхүүнүүд байдаг учраас та бүхэн Наран Kids-ээр зочлоод үзээрэй. За ингээд бэлгийг эхлээд өгчихгүй бол болохгүй байгаа дээ. Нэвтрүүлгийн маань хугацаа өндөрлөхөд гэхдээ ер нь ололд өгч байгаа. Гэхдээ арай болоогүй. Манай Наран Kids-ийн ах эгч нараас нь 2 хөөрхөн дүү нартай, ёстой мундаг, хөөрхөн, будалт хийдэг, бас их сайн унтдаг, сайн унтаад хөөрхөн байгаа учраас нэм бэлэг өгж байгаа шүү. Заа юу. За эмojингээс эхлээд ирээд аваарай. За одоо тэгвэл наманад. Та хоёр одоо камер руугаа харж агаад та хоёрыг Наран Kids-ийн ах эгч нар нь үзэж байгаа штэ. Наран Kids-ийн ах эгч нартай баярлаа гэж хэлж. Баярлалаа. Наран Kids гээ хэлдэ та хоёр чадах уу? Наран Kids. Чадах уу? Чадах уу? За сонсъё. Наран Kids. За одоо нийлүүлээд хэлээрэй. Наран Kids. Наран Kids-ийн ах эгч нартай баярлаа гэж хэлж. Наран Kids баярлалаа. Тэ Наран Kids-тэй баярлаа. Манай бит 3 гинэ надад бэлийг авуулаагүй л те. Гэтэ манай 2 охинд бэлийг авуулсан учраас манай 2 охин түрнээс хойш бэлэг рүү ингээвэр нилээсээ харж исэн те. За тэгээд одоо бэлэгнүүдээ авсан чи хажуудаа тавьчих өгтөө да. Өөртөөхөө хажуу тавьчих. За. Намана там болоод ой хүү эможи. За байж. Намана там болоод ямар мэрэгжилтэй юу хийдэг ана болох юм бол? Юу хийдэг их зураг зурдаг их болох юм уу? За эможи юу хийдэг их болох уу? Имлэгт ажилтдаг их болох юм уу? Ямар мундаг юм бэ? Тэгээ одоо та хоёр яг тэгвэл яг мэрэгчлэрээ ингээд тоглоод идэм биш үү те? Тийм. Та хоёр цэцэрлэг дээрээ ингээд ойрхон унтдаг уу? Хоол унтдаг уу? Хоол. Тэгээд хоол унтахаараа та хоёр бие бинийгээ санддаг уу? Сандахгүй. Санддаг уу? Юу гэж сандах вэ тэ нэрээ? Хөө эможи хайчих нь уу? За суугаарай хүй. За хайчих. Би гараа явах гэж байна гэж бодлоо шүү дээ эможинг яг. Гарч явах гэж байна уу? Чи гарч явах гэж байна уу? Хаашаа гарч явах гэжсэн? За, эможи одоо нэвтрүүлгийг төгсгөж байгаа учраас хоёлаа яг томатоо суун шүү. Заа юу. Та хоёрт ингээд багш нь суухыг заадгүй ингээд томатоо суухыг яаж суухыг? Томатоо яаж суудъя? Ингээд сууд юм уу? За, ингээд томатоо суун шүү. Заа юу. За, октоодаа. Багш нь хин гэдэг лээ. Доогийн багш, тэгмаа багш. Доогийн багш? Доогийн багш, панга багш. Тэгмаа багш. Пигма. Пагма багш, доогийн багш. Зөв пагма багш, доогийн багш те. За эможи хүй муухай харагдсан штэ. Падачи болгохоор эможи. Тэгээ дээрээс нүрээ будсан юм чи нүрийнхэн будг нь муухай олчихно. За одоо та хоёрт удахгүй цэцэрлэгийнхэн ахлах ангийг төгсөн те. Тэгээ цэцэрлэгийнхээ ахлах ангийг төгсгөлээр ингээ гоё бүжиг хийгээд дуу хийж байгаа те. Та хоёр ингээд ямар дуу мэдэх үү? Та хоёроор би гоё дуу дуулал марах юм. Ямар дуу мэдэх үү та хоёр? Аав ээжтэйгээ. Юу юм? Аав ээжтэйгээ юу юм бэ? Мод хайрцан. За тэр дуугаа дуулах юм уу? За тэгвэл хамт дуулъя заа юу. Нэг бадаг дуулаад тэгээд нэвтрүүлэг маань өндөрлөх тийшээгээ хандаж байна. За ингээ хамтдаа дуулъя. 1 2 3 и. Аавтайгаа ээжтэйгээ ажаалын мод хайж байна. Усад тарсан мод бүхээ удам Монгол минь урандаа. Тимээ битэр бүгдээрээ Тимур мод хайж байна. Тимээ битэр бүгдээрээ Тимур мод хайж байна. Имэтээ өвөө ихоны мод хайж байна. Усад тарсан мод бүхээ удам Монгол минь урандаа. Тимээ битэр бүгдээрээ Тимур мод хайж байна. Тимээ битэр бүгдээрээ Тимур мод хайж байна. Баярлалаа. Ямар мундаг юм бэ? Та хоёр өстой мундаг юм байна. Энэ дууг хэн зааж өгсөн та хоёрт?
Багш. Багш нь зааж өгсөн үү? За тэгвэл би тооёроос одоо нэвтрүүлгийн төгсгөл нэг зүйл асуучих заяа. Хөөхөн охин гэхлээр ямар охин байх вэ? Тоор юу гэж бодож байна? Хөөхөн охин гэхээр ямар охиныг хэлэх вэ? Урт устэй байх уу? Гой нүдтэй байх уу? Урт устэй. За урт устэй. За өөр яа тий хөөхөн охин ямар охин вэ? Нүдэн. Палаачтай, гой палаачтай. Нүд нь ямар охин намаа? Гой нүдтэй. Гой нүдтэй юм уу? А өөр Гой тавчтай. гой тавчтай. За өөр Гой токотой. Төгөөтэй. За. Тэгвэл та хоёр гоё охтоод уу? Тийм. Би сонсохгүй та хоёр гоё хүмүүс үү? Мөн. Тийштэй гоё охтууд штэ тий. Бид гуравтай хамтдаа байгаа охтууд бүгдээрээ гоё охтууд. Тэгээд дээрэс нь өнөөдрийн Kids Time нэвтрүүлгийн зочноор ирсэн манай Эможи намаа хоёр ч гэсэндээ гоё охтууд байна. Та бүхэн манай гоё охтуудыг хараад дор сэтгэлээ илгээсэн гэдэгт итгэлтэй байна. Тэгээд манай гоё охтуудад Наран Kids-ийн хамт олноос Мартинел брендийн гарын бэлэг илгээсэн байгаа. Мэдээж та ч гэсэн хайртай хүүхдүүдтэй баярынхан өдрөөр нь яг энэ гарын бэлгийг, болттой гарын бэлгийг хүүхдүүдтэй авчих боломжтой байгаа. Эмэгтэй, эрэгтэй гээд Наран Kids-ийн хувьд маш олон төрлийн сонголт байдаг учраас та бүхэн эрэгтэй эмэгтэй бүр 0 сартаагаас эхлээд бүх төрлийн хүүхдүүдийн бүх насны хүүхдүүдийн бэлгийг авах боломжтой шүү. За ингээ манай хоёр бүр тэсгэл алдчих шиг би өөртөл нүднийхэн хажуугаар тэсгэл алдж байна. Хамтдаа бэлгээ удахгүй задлаа. Нэвтрүүлээ гурлаа өндөрлөе. Дараагийн дугаараар уулзлаа түр баяртай гин шүү заа хоёроо. Тэгээд гурлаа бэлгээ задлаа заа юу. Би бүр та хоёртай хамт догдолчлоо байна гэж. За ингээд нэвтрүүлгээ өндөрлөе. Та бүхэн яг одоо Kids Time нэвтрүүлгийг хүлээн авч сонслоо. Радиогийн 1-р студид хөтлөгч Заяа, зочин Эможин, намуун дайр, найруулагч Мизугийн хамтдаа энэ өдрийн дугаарыг танд хүргэлээ. Дараагийн дугаараар уулзлаа түр баяртай. Хүүхэд бол той. Тэр бидний хийж байгаа үйлдэл хэлсэн үг бүрийн тусгал. Ам ёо. Эцэг их хүүхдийн харилцааны тухай ярьж байна. Гэр бүлийн радио.